Сайн байцгаана. Энэ удаа та бүхэндээ алдарт Английн найруулагч Danny Boyle найруулсан 2025 онд нээлттэй хийсэн 28 Years Later буюу 28 жилийн дараа хэмээх зомби аимшигын жанрын киног товч тайлбарлахаар бэлдлээ. Анх 2002 онд Danny Boyle найруулсан 28 Days Later кино бол халдвар тарж эхэлснээс хойших 28 хоногийн дараах хоосорсон Лондон хот болон Английн хөдөө нутагт үйл явдал өрнөдөг. Харин 2007 онд Испаний найруулагч Juan Fresnadillo-гийн найруулсан 28 Weeks Later кино халдвараас хойших аль хэдийн 28-7 хоног өнгөрсөн байх ба ихэнх хотод хөл хорой тогтоож цэрэгдсэн бүс бүхий Лондон хотод дахин хүний алдаанаас болж халдварыг алддаг талаар харуулдаг. Харин энэ удаад 28 жилийн дараах Англиг дүрслэнэ. Английн баруун хойд эрэгт орших нэр нь үл мэдэгдэх нэгэн жижигхэн арал байх ба тэр арал дээр хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө хүнсний ногоогоо тарьж шар арган эсгэх гэх мэт ямартай жаргал болоод 50 сууршин амьдардаг. Spike бол тэрхүү суурьнд төрж дэлхийн төгсгөлийн талаар зөвхөн томчуудаас сонсож өссөн 14 настай нэгэн хүү юм. Аав өвөөгийн хамт амьдрахаас гадна хорт хавдраа шаналх ээжигээ асардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Spike ээжийнхэн өвчнөд санаа зовж их газарт нэгэн эмч байдаг талаар хар бараан амд амьдсан түүхийг олонтоо сонссон байдаг. Гэвч ээжийг нь эдгэж чадах цорын ганц найдар бол тэр эмчийг олох явдал гэдгийг ойлгож арлаас ээжийн хамт нууцаар зогтно. Spike ээжийн дагуулсаар эмчийг ирж хаан зомбигоор дүүрсэн их газраар тэнүүжлэн олон хүн шийдвэрүүдийг гаргаж яригтай нөхцөл байдлыг даван туулсаар эцэст нь эмчийг олж уулздаг. Гэвч Spike-ийн ээжийн өвчин хэдийн эцсийн шатандаа орсон байлаа. Өвдөлт нь улам бүр тэсгэд бэрх болж үе ухаан санаа нь самуурж галзуу хүн шиг болох нь байдлыг улам ээдрээтэй болох боловч тэд хүн төрлөختнийг аварч болох найдвар тээсэн нэгэн зүйлийг олдог. Тэд боломжийг алдахгүй тулд бүх амиа дэмчин тавиад ч хамаагүй хамгаалах болно. Spike хорт хавдрыг зүгээр нэг юм уугаад эмчлэх боломжгүй ба ээжийнх нь өвчин уужгарч нэгэнд аврагдах найдваргүй болсныг ойлгодог. Ийхүү тэд эмчийн бүтээсэн хүний ясан сүмд очиж хоргодон хэсэг амсгий. Энэ газарт өнгөрүүлсэн шөнө Spike гинэн айдастай эргэлцэн ердөө нэг хүүхдээс өхөл амьдралын хоорондох агуу тэмцэгч болон хувирдаг. Эмч Spike-д амьдрал ба өхөл гэдэг бол сайн муугийн тэнцвэр биш. Харин хамтдаа орших ёстой зүйлсэ гэж хэлэх ба энэ нь Spike-ийн хувьд амьдралынх нь эргэлтийн мөчөд тохиолсон хамгийн үн цэнтэй мэдлэг болж өгдөг. Ийхүү Spike 28 жилийн турш нийгэм өхөлтэй тэмцээр ирэхдээ юуг алдаж, юуг онсон бэ гэх асуултанд донд үйлдэх нь тэр. Гэсэн ч Spike-ийн гарт хүн төрлөختнийг аврах найдварыг тээсэн нэгэн чухал зүйл байгаа тул түүнийг аваад буцнаа. 28 жилийн дараа гих энэ бүтээл нь 3 хэсгээс бүрдэх трилогийн эхний анги юм. 2 дахь хэсэг болох The Bone Temple аль хэдийн зураг авалтанд дууссан ба 26 оны 6 сард нээлттэй хийхээр төлөвлөж байна. Харин трилогийн сүүлчийн хэсгийн талаарх мэдээлэл одоохондоо хомс. Мэдээж энэ бүтээл бол орчин үеийнхэн зориулсан зүгээр ч нэг зомбитэй кино биш. Өхөл амьдралын тухай гүн гүнзгий өгүүлсэн сэтгэл хөдлөмж бүтээл юм. Danny Boyle найруулагчийн хурц шийдэмгий зураг авалт, цус нүж бүхий эффектүүд, Alex Garland-ийн зоригтой зохиол, дөрүүдийн сэтгэл хөдлөмж харилцан ярианы скриптүүд, жүжигчдийн тоглолт гээд бүгд хоорондоо төгс зогтсон байдал нь зомби аимшигын жанрыг дахин тодорхойлж чадсан гэж зохиолч үздэг. За ингээд хэрв та хурдан зомби цус нүж хүсвэл 28 Weeks Later-ыг дахин үзээрэй. Харин жинхэнэ утгаараа айж, сандарч, бодол хийж, болчгүй ойлгохыг хүсвэл 28 Years Later таныг хүлээж байна.